Сайн байцгаана уу залуучдаа. Шоуны нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр би зөв үнцэг болонгаараа нэгэн чухал сэдвийн талаар ярилцаж, үзэгч та бүхэндээ шинэ мэдлэг болон шинэ мэдээллийг хүргэх болно. Ингээд бүгдээрээ open mic-а аялуулцгаая. Сайн мэдгүй аа. Гэхдээ ер нь бол эрүүл мэнд сайн төрсөн хөвгч юм одоо нэг 3-5 кг байлуу байдаг гэж би бодсон шүү дээ. Биш ээ, тэр илүү тийм хаа тий? Эсвэл 10 би чинь төрхтэй амар хүн төрсөн юм аа. Нэлээд амарсан тий. Тэгэхээр одоо энэ бол тэр 3 сартай хөвгч. Йой. Хөө айдууч игээд ахгүй. 3 сартай хөвгч юм уу? Ямар сайн юм бэ? За хүүхд ерөөсөө хүүхдтэй шүү дээ. Жижигхэн ч гэсэн арай. За 3 сар юм уу тий? Би 6-ыг авчихоо. За дараа нь авъя заавал шээ. Айгуу сони мэдж байгаа тий. Тэгэхээр наач ер нь бол хүн байгаа. За абортын талаар хэр мэдэлтэй. Абортын талаар яа мэднэ. Юу 3 сарын өмнө болохоор муу гэдэг ер нь хийдэг хүмүүстэй оролцоо 3 сараас дээшээ болохоор болохгүй. Яг бол хийх нь бийд муу. Тэгээд ер нь би хувийнхаа өмнө буруу гэж боддог л да. Тэгээ ямар ч юм хийхгүй. Яг бол миний бодлоор л авдаг. Ихэнх хүмүүс аборт хийхдээ ерөөсөө ихийнх нь хувийн эрх гэж боддог тийм. Гэтэл тэд нэр ерөөсөө одоо чи бүхэл бүтэн ийм тойрог бай гэж харъя заяа одоо. Тэгээ тэрний одоо за энийг ингэж харчих. Энэ нь болохоор ерөөсөө эрхтэй бүхэл бүтэн ээж агааны эрх хүүхд эрх. Тэгэхэд хүмүүс ерөөсөө тэр эмэгтэй хүмүүс одоо би ч юм бас эмэгтэй юм шиг. Эмэгтэй хүмүүс бол ингэ таллаад хуваад ганц өөр хадлыг хардаг байхгүй юу. Тэгээ ерөөсөө хүүхд чинь хэлэхгүй болохоор хэлж чадахгүй болохоор хүн биш юм шиг харьцаа те. Тэгтэл тэр хүүхд чинь мэдээж алуулахгүй байхыг хүсэж байгаа шүү дээ. Хин одоо би ч гэсэндээ намайг ирээ манай ээж аборт хийсэн бол би бол те амжирахгүй байх байсан шүү дээ. Өнөөдөр хандаа ингэ байхшгүй. Тийм учраас би тэрийг үнэхээр буруу гэж боддог. 3 сартай хүүхд ер нь одоо өөр хөврөл ер нь хүн төрхөө олцсон байт юм болов уу гэсэн олоогүй юм. Олоогүй. Олоогүй. Хэдэн сартаа ер нь хүн төрхөө олд юм бол? Одоо 5 7 ч юм уу. Альсвал тэгэл юу хаа 5 сартай талаа. Ер нь хүүхэд их хэвлээд яг хэдэн сар байждаг юм бэ? 9 сар л. 9 сар тийм. За маа энийг бариад үзье. Энэ бол 3 сартай хүүхдээ макет байгаа. Энэ хэлбэр болон хэмжээний дээрээс нь жингийн хувьд яг адилхан. Тэгэхээр ер нь энэ хүн төрхөө олсон байна олоогүй байна уу? Наа чи хүн гэхэд ер нь дутуу зүйл байна уу? Байхгүй наа. Одоо өсөл ургах юм шүү те. Одоо өсөл ургаал тэгээд биеийн том болохоор байгаа. Энэ бол тэр яг чиний хэлсэн 5 сартай хүүхдээ. За. Макет нэ. Энэ хоёрын ялгаа байна уу? Ер нь. Ялгаа байна. Юу нь арай томорсон юм шиг юм шүү. Тий, өөр ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр ер нь абортын талаар мэдгүй өөр хүндлэлтийн талаар мэднэ. Хаанаас хинээс сонсч байсан. Ерөн хичээлүүдээр л ордсон шүү. Ер нь хичээлүүдээр ордог тий. Абортын тэгэл зөв зүйл юм болоо буруу зүйл юм болоо? Ер нь бол буруу л шүү дээ. Харин хүний аим тасалж чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та нарын одоо авж байгаа мэдээлэл хангалттай зөв байдаг итгэлтэй байдаг. Итгэлтэй. Итгэлтэй байдаг тий. Зөвхөн 10 жилийн хичээлээс гадна өөр телевизээр эсвэл интернетээр энэ талаар мэдээлэл ер нь хэр их байд юм бол энийг авч чаддгүй. Энэ талаар нэг мэдээлэл байдгүй баха. Байдгүй тий. Үздэг шүү дээ. Харагддаггүй л энэ. Ер нь хэд нэгсэн тийм сайн ойлголт байхгүй шүү дээ. Зүгээр юмнаас л уншижсэн болох байсан сайн мэдгүй л та. Юунаас ямар мэдээлэл уншиж байсан юм бол? Интернетээс л уншдаг шүү дээ. Тэр одоо та нар уншсан мэдээлэл хангалттай зөв мэдээлэл байдаг гэдэгт итгэлтэй байдаг юм. Зүгээр яг хүн хүртээмжтэй яг тийм нэг бүх мэдээлэл биш зүгээр энгийн зүгээр яг боломжтой санагддаг шүү дээ. Тэгэхээр 3 сартай хүүхэд эхийн хөвлөнд ямар хэлбэр хэмжээтэй байдаг талаар мэдэх үү? 3 сартай хүүхдөө сайн мэдгүй 100 г орчим л байдаг. Тэгэхээр ер нь 3 сартай юуг бол зүгээр нүүж байдаг их тохиолдлууд айгүй олон байдаг ш. Тэгэхээр ер нь яг 3 сартай хүүхэд яг хүүхэд болсон гэж үзэх үү, өөр хөврлөг хүүхэд болсон гэж үзэх үү, эсвэл зүгээр өөр хүүхэд болж амжаагүй байгаа гэж үзэх үү? Арай л болж амжаагүй. Тийм үү. За маа энийг бариад үзэх үү? За. Энэ юм уу те? За энэ бол тэр 3 сартай хүүхдийн модель байгаа. Тэгээд жим болон бусад арсны материалыг нэлээд төхүүлсэн зүйл байна. Жин юм хөнгөн үү? Тий. За. Ямар санагдаж байна? Айгу жижиг юм байна. Тэгэхээр ер нь абортын талаар хэр мэдлэгтэй мэдээлэлтэй байна? Абортыг ер нь бол димэл гэж боддог шүү дээ. Димэл гэж боддог. Хүмүүс ер нь яагаад аборт хийлгдэг юм бол? Яг нь хугацаанаас эрт жирэмсэн тохиолдолд гэдэг байх гэж байна.
Ямар хугацаанаас? Одоо нэг яг тийм үед юм уу эсвэл яг нөхөртөө болсон тохиолдолтой ч юм уу. Тэрнээс нэг тийм юу гэдэг штэ. Найз залуу нас зөвшөөрөхгүй ч юм уу эсвэл нэг тиймэрхүү үе байж л гэсэн мэдгүй л. Ер нь хүн ихэнх хөвлөд хэдэн сар байт юм бол? 11 2 сар 10 сарчлаа 10 сар хаа. Тэгэхээр энийг бариад үзэх. Явж байгаа. Энэ болохоор 3 сартай хүүхдийн макет байгаа. Ийм жоохон гэж юм Тэ. ийм хүн дүрстэй байд юм уу? Тэ яг энэ хүн дүрсээ яг наад төрхтэй. Тэгээ дээрээс нь жин нь яг адилхан. Дээрээс нь материалын бас хамгийн дөхүү материалаар хийсэн байна. Яасан юм бэ? Гэвгүүл ч энэ жил тэл хүн л шүү дээ баг их. Тэгэл ална ихлээр чи залуурчл юм да тий. Шөө үж ирэхтэй. Энэ болохоор 3 сартай хүүхдийн модель байгаа. Тэр олцсон л байгаа. Хамаагүй өнөр хацаа гараад ирсэн. Энийг бариад юу ямар сэтгэлд төрж байна? Ер нь наа чи хүн болохоор юу дуртай юм шиг байна? Хүн болохоор юу дуртай юм шиг. Тэгээ би энэ жоохон өс том болоод тэгэл. За тэгэхээр энэ 5 сартай хүүхдийн модель байгаа. Энэ хоёрын ялгаа байна уу? Ялгаа юу? Илүү дутуу гэх юм байна уу? Баг. Тэгэхээр 3 сартай хүүхд өөр хөврөл бол яг хүн бие олцсон байдаг гэсэн. Хүн бие олцсон байдаг гэсэн. Тэгэхээр энэ абортын талаар хэр мэдлэгтэй байдаг вэ? Апарта. Нэх мэдлэгч гэдэг юм байхгүй юу? Тэгэхээр абортын талаар хангалттай мэдээллийг авч чаддаг гэдэг. Тэгэхээр ер нь одоо аборт хийх нь зөв юм болов уу, буруу юм болов уу? Буруу л гэж ярьд юм л шүү дээ. Яагаад буруу юм бол? Open mic-аас маань үзэгч та бүхэн өнөөдөр бид ямар сэдвийн талаар ярилцах болсныг гадарсан болов уу гэж бодож байна. Зөв үнцэг будангаараа бид өр хөврөл болон өр хөндлөлтийн талаар ярилцгаж байна. Бид таны мэдлэг болон мэдээлэлд зөв зүйлийг, зөв арга зам, зөв шийдлийг заахаар лектор багш болон үзэгч залуучуудаагаа хамт ярилцах болно. Сайн мэцхан уу? Өнөөдөр та бүхэнтэй хамт нэг маш сонирхолтой сэдв ярилцахаар ирлээ. Тэгээд энэ сэдв бол миний хамгийн дуртай сэдв. Тэгээд тэр нь юу вэ гэвэл өр хөврөлийн тухай. Энэ тухай ярих айгуу дуртай яад вэ гэхээр бид нар бүгдээрээ нэг л эхлэлээр эхэлсэн. Тэгээд та монголч байж болно, тий би Америк хүн байж болно. Гэхдээ бид нар бүгд хизээ нэгэн цагт өр хөврөл байсан. Тэгээд бидний аялал тэрэгээрээ төстөө, тийм ээ. Ерөөсөө эхнээс нь ярих гэж бодлоо. Тэгээд хүний амьдрал ер нь өр хөврөлийн амьдрал хизээнээс эхэлдэг вэ гэвэл өр тогсон цагаас эхэлдэг. Эр бэлгээс өндөгнөөс хоёр нийлээд цоо шин хүн бий болдог. Энэ хоёроос хоёулаа жижигхэн зүүнний үзүүрт тогтохоор жижигхэн байдаг. Миний бодлоор өр хөврөл тийм ээ хүний амьдрал өр тогтсон цагаас хойш эхэлдэг. Өндөгнөөс болохоор ганцаараа нэг байдаг тийм ээ. За тэр 200 саяас 500 сая 9 дотроос хамгийн одоо хурдан хамгийн сэргэлэн хамгийн мундаг сэлдэг нь та би болцсон. Тийм учраас та хизээж өөрийгөө голж болохгүй. Тийм ээ бид нэр өөрсдөө голж болохгүй агуу эзний бүтээлүүд учраас 18-21 дэх өдөр зүрхэн цохилж эхэлдэг. Хөдөлгөөн эхэлдэг. Тэгээд өөрөө зүгээр рефлексэр биш өөрөө хөдлөе гэсэн учраас ингээ хөдөлж өөрийгөө контролдож чаддаг. Тэгээд энэ бүхэн их хүн өөрийгөө жирэмсэн болсон гэж бараг мэдхээс өмнө мэдж амжихаас өмнө эсвэл мэдснийг дараахан аль хэдийн бий болсон байдаг. Нэг яс нь бас нөө сахарны ширхэг шиг жоохон байсан. Одоо 2 сарын дараа миний эрхэх хуруу шиг том болсон байна. Хүн болгон мэдэн штэ тий. Хурууны ихэ бол тухайн хүний онцлог тий. Өөр давтагдахгүй, урд нь байгаагүй онцлог. Тэгээд хүүхэд 3 сар хүрэхээс нь өмнө одоо тэр нөгөө 2 дахь сар дотроо хурууныхын бий болдог. Тэгээ тэр хүүхдийн тэ жижигхэн хуруун дээр гарч байгаа тэр жижигхэн хурууныхээ дахиж давтагдахгүй. Дахиж бий болохгүй тэгээ тухайн хүний онцлог гэсэн. Энэ жижигхэн үзүүлбэр би одоохон бариулсан заяа. Одоо тэгтээ сайн хараарай. Нүд мүдэн, хамар, ам, гар хуруунууд чих бүх юм нь
бүрлдсэн байгаа. Тэгээд энэ жижигхэн модель л доо. Гэхдээ энэ 3 сартай өр хөврөлтэй грамм жингээрээ тэгээд том жижигээрээ адилхан. Харамсалтай нь маш олон эмэгтэйчүүд яг 3-аас 4 сартай байхдаа абортонд ордог ихэнх эмэгтэйчүүд. Тэгээд юу гэж бодож абортонд ордог вэ гэхээр энэ хүн биш, хүн болж амжаагүй, бүрлдэж амжаагүй. Тэгээд зүгээр нүч гэж боддог. Тийм учраас бид нэр хамгаалж ах хэвээр хүн учраас. 5 сартайдаа нэг иймэрхүү том болсон байдаг. Харьцуулж үзэхөө. Том болсон баа. За тэгээд энэс хойш жоохон ингээ хугацаа явуулахаар хүүхдийн чих сонсгол бий болсон байдаг. Тэгээд аавынхаа дуу хоолойг, ээжийнхээ дуу хоолойг сонсох бүрэн чадaltaй. Тэгээд айгүй сонирхолтой ийм жоохон мөртлөө маш их хөдөлдөг. Айгүй идэвхтэй байдаг. Тэгээд дандаа нойрсож байдаг гэж бид нар боддог. Заримдаа тий. Одоо их хөвлөг дотор байхдаа маш тухтай нойрсож байдаг гэж боддог. Гэхдээ үнэндээ бараг төрхөөс илүүгээр хөдөлгөөнтэй байдаг. Одоо төрсөн дараагаасаа илүүгээр маш хөдөлгөөнтэй байдаг. Тэгээд унтдаг, сэрдэг, ившээдэг. Тэгээд чочдог. Чанга дуу чимээ сонсох юм бол тэгээд чочдог. Жирэмсэн ихийн гидс рүү маш хурц гэрэл цацж исэн. Тэгээд тэр гэрлээс ингээ цугтдаг, ингээ нүрээ ингээ буруу харуулдаг. Тод гэрлэн дургу. Маш сонирхолтой юм гэх юм бол хүүхэд хөвлийн дотор байхдаа усан дотор байдаг тийм үү? Тэр уснаас уудаг. Тэгээ бас амьсгалдаг, уушиг нь дүүрдэг тэр усаар. Тэгээ тэр усан дотор бас шээдэг. Тэгээ нэг сайн юм тэр ус 3-4 цаг тутам солигддог учраас их хүний хувьд те шингэн юм уухад маш хэрэгтэй. 6 сартаа арай том болсон. Арай том болсон. Яг энэ насн дээр бас маш их хөдөлгөөн хийдэг. Хурууга хөхөн. Тэгээд заримдаа хүүхдүүд төрсний дараа хурууга хөхөж эхэлдэг те. Тэгээд аав ээж нар юу гэж боддог вэ гэхээр энэ хэдий завандаа ингэж хурууга хөхөж сурсан бэ гэж боддог те. Жохон ингэж гидсэн дотор байхдаа тэр рефлексийг бас хөгжүүлэхийн зорилготой. Тэгээд юм хөхдөг. Барьж үзхөө. Толоогийн сайн бариараа хүнд шүү. Хүй нэрээ хүн дээр. Тэгээд өнөөдрийн те одоо эмнэлгүүдэд орчин үеийн эмнэлгүүдэд хүүхэд яг энэ насн дээр төрвөл ерөнхийдөө бол амьд байлгах бүрэн боломжтой болцсон. Мэдээж инкубатор дотор тэгээд янз бүрийн гурсаар хоолно, ядвал хөхөх чадвар жоохон муу учраас гэхдээ одоо амьд байлгах боломж их байгаа, өндөр байгаа. Энэ болохоор 8 сартай буюу төрхөөс одоо өмнө 1 сар тэгээ хамаагүй хүнд болсон байгаа. Энийг барьж үзэх юм байна. Өөр хөврөл гэдэг юм ийм байд юм байна гэж те мэдлэгтэй бас байгаасаа гэж хүсэж байна. Зүгээр л нэг нүж биш те. Зүгээр л нэг цус дүрс хэлбэргүй зүйл биш. Зүгээр том жижигэн ялгаа байдаг болохоос бидраас ялгаагүй. Тийм байдал орсон охтуудад юу гэж зөвлөмөр байгаа вэ гэхээр шууд аав ээж хоёртойгоо ярьж зөвлөх хэрэгтэй. Яг л аав ээж чинь өөрөөс чинь те маш олон жил амьдарсан, амьдралыг үзсэн. Тэгээд магадгүй чиний бодож байхаас ондоо бас байж болох юм. Эзэн шийдвэр бол тухайн хүний яг өөрийнх нь шийдвэр байдаг. Би бол мөнхийн хатганы шүүтрхэн байна. Харин би бол мөнхийн хатганы нисдэг хүн байна. Харанхуйч гэрэл дээрээ. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Хүүхдүүдээ мөнхийн хатганы нэвтрүүлэг та нартай шинэ дугааруудаа хүргэж байна. Нэвтрүүлгээ даваагаас баасан гарагийн 17 цаг 30 минутаас харин давталтыг 17 цагаас хүлээн авч үзээрэй. Мөрөөдөлтөө нисцгээе найзуудаа би нисэх дуртай. Хүмүүн төрлөختөнд аз жаргал амар тайвны төлөөх хязгааргүй хүсэл эрмэлзлэл дүүрэн байдагч бодит амьдрал дээр эдгээр нь тэр бүр амар олддгүй. Тиймдээ амьдрал өөрөө өнгөөр сүлэлдэн байдаг. Амьдралын өнгө нэвтрүүлэг хүмүүний амьдралын аль нэгэн мөч дах саад зовлон бэрхшээлийн дундаас аз жаргалтай сайн сайхан болсон тэрхүү амьдралын түүхүүдийг харуулдаг билээ. Амьдралын өнгө нэвтрүүлэг цоо шин дугаарууд цоо шин амьдралыг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо.
эцсийн шийдвэр бол тухайн хүний яг өөрийнх нь шийдвэр байдаг. Гэхдээ амьдралын төлөө шийдвэл хизээж харамсахгүй. Тэгээ абортонд орохгүй явдаа гэсэн эмэгтэйчүүдтэй нэг ч таарлаж байгаагүй. Тэгээд тэр нь яг тэр хугацаанд абортонд орсон эмэгтэйчүүдтэй бараг уулзах болгоно. Би энийг те эртгийг мэдэхгүй те яавда би буруу зүйлийг хийсэн. Одоо би яах вэ? Би хүүхдээ алчлаа штэ. Тийм учраас эзэн шийдвэр бол тухайн хүний шийдвэр. Хинч намайг шахсан ч би шийдвэрээ гаргах эрхтэй хүн. Тийм учраас дахиад хэлье те эзэн шийдвэр бол тухайн охины шийдвэр. Охтууд алтлаа, эмнэлэгт очлаа, хүүхд ахуулах гэсэн аюу хямдхан. Миний ойлгосоор Монгол улсад одоо өр хөврөл 3 сар хүрэхээс өмнө те эхний 3 сарын дотор ахуулж болно гэсэн одоо тийм хууль байдаг. Ер нь гэхдээ ямар ч улсад хуультай хуульгүй хүмүүс тэртээ хийхийг хүсэж байгаа зүйлээ хийн. Гэтэ мэдээж абортонд орж огт болохгүй гэсэн тийм хуультай газрууд байдаг. Тэгээд миний хувьд тийм хууль Монголд бас байвал хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ энэ эхлэл одоо энэ өөрчлөлттэй одоо хуулийн төвшөнд мэдээж байх ёстой. Тэрнээс гадна гэхдээ бид нар залуу хүмүүст хэлэх хэрэгтэй, хүргэх хэрэгтэй. Аборт бол тийм хөнгөн хийсвэр зүйл биш ээ. Би зүгээр богч ажиллаа хайжаад адилхан биш. Цаашдаа чиний амьдрал өхөн өгтөл чинь би тийм зүйлийг хийсэн гэж бодож явна гэсэн үг. Харамсах маш том зүйл. Хүний амьдралд тол бүлдээдэг маш том алдаа. Эмнэлэгт ороод хүүхдээ ахуулж исэн эмэгтэй хүн дараа нь эмнэлэгт орох болгонд тэр санаанд ордог. Гэх жишээтэй тий. Зарим эрэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэн тийм зүйл байдаг. Надад нэг тийм найз байдаг. Залуу байхдаа найз охиноо жирэмсэн болох гэсэн. Тэгээ найз охин нь өөртөө зөвлөхгүйгээр очиж хүүхдээ ахуулсан. Тэгээ тэр залуу одоо том болсон. Тэгээ одоо их нэртэй 2 хүүхэдтэй. Тэгтээ үргэлжил тэр алдсан хүүхэд ботогддог. Сэтгэл нь зовдөг. Тэгээ энэ зөвхөн эмэгтэй хүний тиймээ сэтгэл санаа биш. Тухайн бас аав нь заримдаа эмээнэр өвөөнөр ч гэсэн энэ зүйлийг мэдэрдэг. Бие махбодын хувьд асар олон тийм хор ушгууд бас байдаг. Эмэгтэй хүний хөхний хорт хавтар тусах магадлал нэлээд их хувиар бас ихсдэг. Би тийм гэр бүлүүдээс ингэж асуудаг. Одоо төрсэн байгаа хүүхэд те төрөөгөө байгаа хүүхдийн хооронд ямар ялгаатай вэ? Одоо ингээд төрсэн байгаа хүүхэд бидний нүдэнд ингээд харагддаг хүүхэд өвчин тусах юм бол бид нар яах вэ? Эмнэлэгт үзүүлнэ, эмчт үзүүлнэ, эмчлүүлнэ, айл болох бүх талаас нь дэмжин те амьд байлгахын тулд бид нар эмчлэн бүх талаас нь бид нар ажиллах болно. Гэтэл төрж амжааг байгаа хүүхдийг те устгадаг. Тэгээд энэ бол энэ хоёр хүүхдийн ялгаа ер нь байхгүй. Эцэг эхүний хувьд те адилхан байх ёстой. Олон эхчүүдэд юу гэж хэлдэг вэ гэхээр өсөлтгүй байна те өр хөврөлч нь өсөлтгүй байна. Эсвэл өвчтэй, гажигтай байна. Төрсөн ч удаан наслахгүй гэж хэлжээд тэгээд абортонд оруулдаг. Тодорхой хэмжээний бас эмчнэрийн мөнгө олох зорилго тэр нь бас явж байгаа. Тэгээд эмэгтэйчүүд айр сандраад тэгээд абортонд ороод би жирэмсэн байна. Тэгээд эмчнэр миний хүүхэд ер нь бараг амьгүй болцсон. Эрэгтэн одоо тахир дутуу. Тэгээд төрсөн ч удаан наслахгүй гэж надад хэлжсэн. Тэгээд би тань руу яриад танаас асуусан юу би хүүхдээ ер нь яах ёстой, ахуулах ёстой юу, төрүүлэх ёстой юу гэж асууж ирсэн. Тэгээд та надад юу гэж хэлжсэн бэ гэхээр чи их хүн юм бол хүүхдээ хамгаал гэж хэлжсэн. Тэгээ би хүүхдээ гаргасан. Бүх эмчнэрийг эсэргүүцээд би эмнэлэг твтээ тэгээ хүүхдээ төрүүлсэн. Тэгээ миний хүүхэд төрөөд тэр нэг хэдэн цагийн дараа нас орж исэн. Тэгтээ би хүүхдээ төрүүлсэндээ хизээж харамсаагүй гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь юу гэсэн үг вэ? Тэр эмэгтэй хүүхдээ хитийн те алдсан ч гэсэн өөрийн гараар болоогүй. Яг өөрийн те шийдвэрээр болоогүй. Зүгээр л нас орсон. Тэгээд хизүү байсан ч гэсэн ингээ хүүхдээ төрүүлээл гаргаал тэгээд дараа нь хэдэн цаг ч гэсэн би хүүхдээ тэрвэрсэн. Тэгээ надад маш сайхан байсан учраас би тантай тий олон удаа тааралдаж баярлаа гэж хэлэх юмсан гэж боддог байсан гэж тэр эмэгтэй надад хэлжсэн. Тэгээд энэ эмэгтэйгийн хувьд хизээж аборт гэдэг сонголт түүний амьдрал гарахгүй. Тэгээд тэрнтэй адилхан та бүхнийг бас уриалахыг хүсэж байгаа. Өөрсдөө абортонд орохгүйгээс гадна өөрсдөө тий одоо эмэгтэйчүүд охтуудын хувьд ирээдүйн хүүхдүүдэд хамгаалахаас гадна тий бас бусдыг уриалгаасаа гэж хүсэж байна.
ганцаараа зүгээр суухгүй тэгээ бусдыг хэлээсэй гэж уриалж байгаа шүү. Тэгээд та нарт ч гэсэн амьдралын төлөө тэгээд абортын эсрэг зогсоосай гэж уриалж байгаа шүү. Үр хүүхэд бол их эзнээс ирсэн бэлэг юм гэж Библийн дуулал номон дээр хэлсэн байдаг. Иймээс үзэгч залуучуудаа бүхэн үргэлж үр хөндлөлтийн эсрэг зогсож, бусдад үлгэр дуурайл болоорой хэмээн манай шоуми нэвтрүүлгийн зүгээс уриалж байна. Та манай нэвтрүүлгийг харвалан цэг.com-аас хүлээн авч үзэх боломжтой шүү. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай залуусаа. Along the straight and narrow, when peace is found in sacrifice by patriots and Ногоон гэрэл. Энэ бол таныг урагшаа явж болохыг харуулдаг. Ах харин улаан бол зогсохыг. Шар гэрэл бол анхааралтай байхыг сануулж байдаг. Хэрвээ хүмүүс гэрлэн тохионы дүрмийг зөрчиж эхэлвэл юу болох вэ? За ер нь бол хүмүүс өдөр болгон шийдвэр гаргаж амьдардаг. Урагшаа явах уу, үгүй юу? Эсвэл хийх үү болох уу гэж хөвөрч өгнө. Харин ертөнцийн эзэн танд үргэлж ямар нэгэн тохиогж байдгийг та мэдэх үү? Энэ бол бидний мэдэх Улаанбаатар хот.
Энэ хотод маань янз бүрийн хэмжээтэй олон төрлийн барилга байдаг. Lord, we pray. Our faces down, our hands are raised. You called us out. Зарим нь үнэхээр сайхан. Харин зарим баригдсаар л байгаа. Хүмүүс өөрсдийнхөө орон гэрийг эргэж тэрийхээр барьж байгуулж бий болгодог. We do what is right in our own eyes. Our children now will pay the price. We need your light. Харин энэ орчлон ертөнц түүнд агуулгадах бүх юмсыг ер нь хэн бий болгосон юм бэ? Lord, it's now. Lord, it's now. We are desperate for your hand. We're reaching out. We're reaching out. Эзэн Есүс та бүхэнд туслаа. Хөрс далтан дэлхийн хөвөө хязгаар нутаг. Миний нүдийг нээж өгсөн зүйл гэвэл магадгүй миний Христ итгэл. Яг муу ажилласан байлаа ч гэсэн тэр өгөхтэй амлалтаа өгөө. Тэглээгээд хоосрохгүй. Нөгөө ээж нь хөхөө олцдог үлрийг яриулаад уйлаад. Уйлаад. Энэ тийм байхгүй за. Би хэрэг байхгүй. Эцэг эхчүүд нэг гэдэг чинь уураар нэг шийдэх гэдэг шүү дээ тий. Аливаа зүйл сэтгэлээр хандах хэрэгтэй тий. Тэр дотор талд бас айдас байна л гэд. Эсвэл цахилгажуулж ин гэхээсээ илүү өөрийнхөө уур омгийг нөгөө бүр тэр хүүхд дээр гаргаж Гэрэлт амьд яриа. Та хизээ нэгэн цагт өөрөөсөө асууж байсан уу? Бидэнд буй амьдралын утга учир юу болох? Хязгааргүй их хүсэл мөрөөдлийнхөө элсэн цагийн тухай. Жинхэнэ хайрын мөн чанар юу болох? Төрөлхтний төсөөлөл, оюун санаа үл гүйцэх эдгээр асуултуудын үнэн хариулт зөвхөн Есүс Христэд бий. Таны асуултанд хариулт өгөх хүртэл 75 75 95 тэгтэг 75 85 95 тэгтэг. Эмон 8 эмон 7 эмэн